Сэтгэлийн өргөө. Мастер Шеф бид өнөө шөнө үлгэрийн өргөнд цэнгүүн зохиох гэсэн юм. Тантай хамт дарс зун сар харахыг хүсэж байна. Та өнөө шөнө завтай юу? Мастер Шеф маргааш дэнлүүний баяр болно. Би таныг сэтгэлд гаргасан баярлалаа. Би өнөөдөр 3 дугаар настай салхи гарч хийж гисэн. Удахгүй явах болно. Мастер Шеф та явна гэж үү? Бид ямар нэгэн буруу зүйл хийсэн юм уу? Таныг авсны дараа бид яах болж байна? Би нисэж зууралж очилсон. Намайг сайхан дайсанд баярлалаа. Одоо бүлгэм рүүгээ буцах цаг болжээ. Мастер Шеф би таныг явуулмааргүй байна. Жанлин бол үзэсгэлэнтэй газар. Та энд бидэнтэй хамт байвал хэзээ ч ганцаардахгүй. Та яагаад зүгээр үлдчихэж болохгүй гэж бид хамтдаа жаргалтай амьдрах болно доо. Хамсалтай юм огтоо. Бид салхи хийхээс аргагүй болтой юм. Амьдралд үргэлж хариуцлаар дүүрэн байдаг бие бодсоогоорой. Би шөнөөр орохыг хүссэн ч тэд аль хэдийн Жанлигийн үүдэн дээр хүлээж байсан. Минь Чинлиан бол шинээр байгуулагдсан охидын хамтлаг намайг үтгэхээр энд хүлээж байна. Мастер Шеф тантай өнгөрүүлсэн цаг хугацаанд бид талархаж байна. Бие бодорой. Бид танд зориулан сүүчийн үзүүлбэрээ үзүүлье. Салхиас өрөөж өнөтэй. Ялангуяа намрын цагт. Өнөө шөнө би хаан сэрэх вэ? Хүүдэн сарны гэрэлтэй бургасан эрэг дээр. Тэр бүхэн гайхалтай жилүүд зөвхөн дурсамж болон үлджээ. Туулж өнгөрүүлсэн зүйлсээ бусдад ярмаар байна. Гэвч би хэнтэй ярилцах вэ? Олж авсан үүслээ оноо 001 Лу Рушиг Пэн Минян Ли Шан. Энэ охид үнэхээр дурлцгаж бүлгэм рүү буцах замд аюул тулгараад байхад 3 дугаар насны санал их таатай юм. Би эндээ үлдэх гэсэн хүслээ бараг л дийлэхгүй. Гэхдээ би бүлгэмийн өдөртөгчид өртөө болохоор энэ хэцүү цагт буцаж очоод түүнд туслах хэрэгтэй. Бүлгэмийн өдөртөгч идэгсэн болохоор тэр ахмад настантай хийх тоглоомд ялна гэж би бодож байна. Үүнтэй би Жинланд нэрээ гаргаж зогсохгүй маш их үүслийн оноо цуглуулсан. Бас цэцгэн элдний хурууг эзэмшсэн. Жинлангаас явахдаа би цэцгэн элдний хуруугаа зээлүүд газар сайжруулна. Бодлон үүсгэхийн тулд би хайрын өргөнд төвчнээ агуулахыг зүрхлээгүй. Би бүлгэмийн өдөртөгчид хадагтайг зүүдэллээ гэж тайлбарлаж болох ч 3 дугаар настан хуурах тийм ч амар биш. Бүгд энд байна уу? Салхи 2 бэлэн, салхи 7, аянга 7 бэлэн, газар 14 бэлэн. Салхи сайн байна. Бид бүгд бэлэн. Жанлагийн хурандагийн хувьд би та нарыг том залгавч цуглуулаар Тэнгэр 3 цусдан шунагчдын бүлгэм. Жинланд байгаа манай бүлгэмийн бүх халуурчдын дуудах шаардлагатай яг ямар даалгавар юм бэ? Мочин бүлгэмийн наснуудын нэгийг нь алахын тулд жаргалын сүм бидэнд 500 мянган лам мөнгө төлсөн. Мочин бүлгэм бол хан гүрний 9 хорон бүлгэмийн нэг. Тэдний аль нь настан дийлдэшгүй бардам нэгэн. Тэр доор хаяж Тэнгэрийн өмнөх шатанд хүрсэн. Энэ тийм ч сайн аймаа биш байх гэж би айж байна. Бидний нөлөөний хүрээ дөнгөж Жанлинд орж ирсэн болохоор нэр хүндээ өсгөх боломж хэрэгтэй байгаа. Бага зэргийн алдагдал хэрэггүй. Дээрээс нь жаргалын сүм нэмэлт жижиг даалгаварт 5 мянган лам мөнгө төлсөн. Тэд биднээс Шэ Янг гэгчийг ч бас алуулахыг хүссэн. Тэр нь хий юм бэ? Мочин бүлгэмийнх юм уу? Саяхан Жинланд Шэ Янг гэдэг царайлаг залуу гарч иж олон охидын сэтгэлийг татсан гэсэн тэр хүн мөн эсэхийг гайхаж байна. Мочин бүлгэм Шэ Янг гэдэг хүү байдаг. Түүний бүлгэмийн өдөртөгч удирдлагад дор Тэнгэрийн дараах шатны 3 дугаар түвшинд төрсөн гэж би сонссон. Шэ Янгийн тухай бүх мэдээлэл энэ хуулиастай бичигдэж байгаа. Түүнийг хэдхэн аянгын алуурчин л дарах болно. Үлдсэн намайг даг. Тэр үнэхээр царайлаг юм аа. Би түүнтэй уулзмаар байна. Хурандаа намайг үлдээгээч дээ. Сайн байна. Тэгвэл бид байдлыг илүү сайн ханих болно. Чи бол аянга 8, аянга 17. Нар энд үлдэж Шэ Яныг устгах. Би Тэнгэрийн дараах шатны 5 дугаар түвшин. Харин чиний багийнхан 3 дугаар түвшинд байгаа. Асуудалгүй байх.
чамайг эрэхтэй үнэ юунд хадагддгийг би үргэлж гайхдаг юм. Чи олон эрчүүдээр тоглож амийг нь үрээ үздэй. Баярлалаа хурандаа. Сайн байна. Энэ бол нэрвийн цэцгэн элдний урууны хүч маш хурц зайнаас хамаардаггүй. Энэ нь ердөө 10 үүслийн оноор авсан ямар ашигтай 8 вэ? Миний дотоод хүчин 5 дугаар Путин элдний туяа ялагдашгүй биш ч гэлээ жирийн элд үүнийг тэсвэрлэж чадахгүй. Доод хүч маань ийм хурдан дуусчихсан гэж үү? Тэнгэрийн дарга шатны нэгдүгээр түвшин дотоод хүч туйлын төлөвтөө хагас минут ч хүрэхгүй хугацаанд үргэлжилнэ. Энэ юм дэндүү их хүч зарцуулдаг юм биш шүү. Нэгдүгээр төвшин рүү ахиулга ердөө 10 оноос хоёрдугаар төвшин ч гэсэн ихийг шаардахгүй байх үргэлжлүүлье. Эзэмсэн ур чадвар цэцгэн элдний уруу одоогийн төвшин левел 1 одоогийн үйлчлэл хурц ирмэгтэй чөлөөтэй хэмжээтэй цэцгэн элдний уруу энэ ихэнх зүйлсийг устгаж чадна. Цэцгэн элдний уруу 2 дугаар төвшин рүү ахиулах ямар хүчтэй урвал вэ? Систем мэдээлэл таны бясалгалын төвшин дээшлээ. Одоогийн төвшин тэнгэрийн дараах шат 3 дугаар төвшин. 2 дугаар төвшин цэцгэн элдний уруу намайг гэнэт тэнгэрийн дараах 3 дугаар шатанд аваачихлаа. Би нэг дор 2 бясалгалын төвшин ахихтай энэ үнэхээр агуу тэнгэрийн өмнөх арга юм. 3 Путины элдний туяа надад дор хаяж 15 минут хүрэлцэнэ. Гэхдээ энэ хамгийн чухал зүйл биш. Хуруунууд элдний туяа цацж байгаа агшин зуур онож байна. Нилээн сайн гадаад элдний туяа энэ бол домогт гардаг 6 Меридианы элдний хийж чаддаг зүйл. Үлцэн үзлээнаа 463. Эзэмшүүр цэцгэн элдний хурууд одоогийн төвшин левел 2. Одоогийн нөлөө хурдан элдний туяа. 2 дугаар төвшин 200 үзлээнаа шаардлагатай. Энэ чинь 1-р төвшөнд 10 оноотой харьцуулахад огт тэнцвэргүй юм. 1-р төвшин ихэвчлэн хэрэглээний талаар байдаг бөгөөд хүчин нэмэгддэггүй. 2 дугаар төвшин дургууд хүчин тэнгэрийн дараах шатны 1-ээс 3 дугаар төвшин хүртэл мэдэгдэхүйц сайжирсан. 2 дугаар 200 үзлээнаа ихэнх нь бясалгал зарцуулагдсан бололтой. За 3 дугаар төвшөнд хүрч чадах хэсгээ үзье. Үлцэн үзлээнаа 53. Эзэмсэн ур чадвар цэцгэн элдний уруу одоогийн төвшин левел 3. Одоогийн нөлөө элдний туяаг хүснээр нутарч хөдөлж хүссэн үед ашиглах боломжтой. Систем мэдээлэл таны бясалгалын төвшин дээшлээ. Одоогийн төвшин тэнгэрийн дараах шат 6 дугаар төвшин. Би энэ төвшөнд хүрэхийн тулд маш их хичээсэн. Үүн 400 үзлээнаа орсон. Гэхдээ үр дүн маш сайн байлаа. Энэ миний бясалгалын төвшингийн тэнгэрийн дараах шатны 6 дугаар төвшөнд үргэлжлээ. Бүр сайн би эцэст нь хүснээр нугарч хөдлөх гэж юу болохыг ойлголоо. Яв. Одоо би элдний туяа гаргасан дараа ч гэсэн үргэлжлүүлэн удирдаж чадна. Энгийн хүмүүс үүнээс зайлсхийх боломжгүй. Буц. Би тэнгэрийн дараах шатны 6 дугаар төвшөнд хүрсэн дараа тэнгэрийн хаалганы хамгаалагчийн хамгаалалт бараг өөсөвгүй болсон. Шинцээ ч гэсэн миний хамгаалалтыг сэтэлж чадахгүй байж магадгүй. Хамсалтаар миний үүслийн оноо дуусчихлаа. Яг одоо миний дотоод хүч үнэхээр оргилж байна. Үүний туршин үзэх өрсөлдөгч олохыг үнэхээр хүсэж байна. Гэвч миний эргэн тойрон зөвхөн цэцэг өвсөл байна. Хөөрхөд тэгэхээр энэ ялагдчихгүй үнийг мэдэрдэг ганцаардал гээч юм биз дээ. Аялахад дэндүү халуун байна. Гол зам дээр очиод хурдан морь олсон дээр. Би түүний бүлгэмийн эсрэг тулаанд оролцоохгүй гэж хэлсэн. Аюулгүй байдлын төлөө чи буцаж очихгүй байсан дээр. 3 дугаар насны хэлснээр Бүү Линшин олон хүчтэй эвсжээ. Тэр хүслээ барьж дийлэхээ болсон бололтой. Би яарах хэрэгтэй. Тэр Шэян мөн үү? Тийм ээ, би түүнтэй Жанлын хотын завны үдшилтэд таарсан. Ямар царайлаг залуу вэ? Тэр дөнгөж тэнгэрийн дараах шатны 3 дугаар төвшөнд байна. Би түүнийг амьдаар нь барьж чадна. Тэгвэл чи түүгээр тоглож болно. Үгүй. Алуурчдын хувьд дайсан дутуу үнэлж өөрсдөө тааваар нь байлгах нь хориотой. Ядчил тэр тэнгэрийн дараах шатны 3 дугаар төвшөнд байгаа. Тэр жирийн хүн байсан ч бид тохиромжтой мөчийг хүлээж сонор сэрэмжээ алдах үед нь алах ёстой. Эрхэмээ таны зөв бид иймэрхүү байх ёсгүй байж тэр салхин хүчний ахмад гэдэг нь аргагүй юм. Тэр маш хатуу чанга тэнгэрийн дараах шатны 5 дугаар төвшөнд 2 ахмадтай нэгж тэнгэрийн дараах шатны 9 дугаар төвшөнд тулааны урлагийн эзнийг алж чадсан гайхах юм алга.
бүлмийн алуучид байхын гол бүтэлгүүр нь төвчээр хамтын ажиллагаа гэдгээр мэргэжлийн чанаргүйгээр бидний хэн ч удаан амьдарч чадахгүй. Дашин дэлэхэд бид түүнийг амьдран барих эсэхээ хамаагүй харин зөв цагт нь л барих хэрэгтэй. Үд дунд маш халуун байна. Бүр энэ зэлүүд газар ч халууны төсвөрлөж чадахгүй байна. Энэ хүн ийм халуун өдөр хүртэл мод огтлох хэрэгтэй болж энэ ертөнцид жирийн хүмүүсийн амьдрал хэцүү юм аа. Ирхэм хүү. Яасан бэ? Жанлын хот энэ зүгт байдаг уу? Тийм ээ, энэ замаар дахиад 3-4 өдөр явбал хүрэндээ. Тусалд баярлалаа. Намайг уучлаарай. Би зүгээр л нэг жирийн хүн таны ачийг хариулах арга алгадаа. Их халуун байна. Энэ сэрүүн уулын дашаанаас суугаарай. Баярлалаа. Чэян тамрууга танил. Би цусан чунал бүлгийн салхи 12 байна. Тэр яаж ийм богино хугацаанд хамгаалтын талааны урлагаар хэрэглэж амжив? Бид бүх хүчээр дайраач түүний хамгаалтыг бямбааг сэтэлж чадахгүй байна. Бидэнд буруу мэдээлэл иржээ. Тэр тэнгэрийн дарга шатны 6 дахь түвшнээс хол давсан бололтой. Битгий тэр хортой усыг уучихсан. Удахгүй хорн бид үйлчилж эхэлнэ. Тэр тэнгэрийн дарга шатны 9-р түвшинд байсан ч төсвөрлж чадахгүй. Бид та нарыг явуулахыг аль хэдийн мэдчихсэн. Тэгээгүү бол би усыг уухгүй байсан. Яаж ийм юм? Чи яаж мэдсэн юм? Амархан би бодол уншихдаа сайн. Та нарын толгой дэх муу санааг би хараад л мэдчихнэ. Над руу хандсан та нарын сөрөг мэдрэмж надад үүслэн өгөхөд хангалттай хүчтэй байна. Мэдээж би үүнийг анзаарна. Би ч гэсэн тэнэг биш шүү дээ. Бодол уншдаг гинэ хаа чи зүгээр л алга хүсэл төрөлхийг мэдрэмтгий байх. За бидний өмнө төлөвлөгөө болгоомжлолт тулгуурсан байсан. Чи үүнийг мэдсэн хамаагүй. Одоо би чамайг хүчээр алах болно. Тэнгэрийн нудраг, шулуун нудраг. Тэнгэрийн нудраг, тохон цохилт. Би түүний сул талыг олчлоо. Түүний дотоод хүч их юм. Тэр тэнгэрийн дарга шатны 6 дахь түвшиндээ гавлалтай. Гэхдээ тэр тэнгэрийн хаалганы хамгаалагчаас өөр ямар ч талааны урлаг мэдэхгүй түүний довтлогоо үр дүнгүй байна. Тэрний ч дотоод хүч дундашгүй биш. Тэр нь дуусвал тэр үхэн. Чамын ертөнцид тэнгэрлэг нудраг хацуулшгүй гэж үндсэн ертөнцид бараг бүгд надаас давсан байна. Би дотоод хүчнийхээ 20%-аас багыг л гаргаж чадна. Хоёр ертөнцийн хүчний ялгаа ийм их байх гэж. Түүний талааны урлаг энгийн юм. Би тэнгэрлэг нудрагаа тулдаж сурсан болохоор өөрийн мэдлгүй чиний эсрэг ашиглажглаа. Би тийм сул дараа биш. Аянга 8. Түүний хөл рүү давтал. Аянга 17. Зүүн талаас нь тавтал. Тэр одоо дууссан. Дууссан гинэ. Энийг л дууссан гэдэг юм. Чи түүний холоос хурууны хүчээр алдсан гэж үү? Чи яаж тэгж чадваа? Чиний хурууны хүч яаж ийм хүчтэй байж чадах юм бэ? Энэ бол гадаад хурууны хүч. Чи тэнгэрийн өмнөх шатанд байж зүгээр сул дүр эсгэж байсан байна. Яаж чи ийм иймэрхүү байж зөрөхлөв? Тэнгэрийн чөтгөрүүд тамд дахин төр. Салхи 12. Салхи 12 энэ ил чиний буруу байсаар байтал гэтэл чи салхи 12 би сүнс болсон ч чамайг зүгээр орхихгүй. Ямар амиа золиослогч вэ? Сайн байна. Азар миний арьс зузаа. Бро хүлээж вэ? Би түүний дутуу үнэлжээ. Түүнийг ийм хүчтэй гэж утсангүй. Гэтээ ийм шигүү ойд хэн ч намайг барьж чадахгүй. Ямартай ч би төмөр алгаараа алдартай. Чи алаагүй шүү. Цусны чунагч хүлгэм. Дайснуудаа хязгаарч зүгээр орхидоггүй. Дараагийн удаа. Гэхдээ чамд дахиж боломж олдохгүй. Тэгэхээр яагаад цусны чунагч бүлгэмд намайг алахыг хүсэж байгаа юм? Намайг зүгээр л алчих. Бид хоорондоо ямар ч үс сонзонгүй. Би сая чиний шархыг идгээжсэн. Би зүгээр л чамайг яагаад намайг мөшгсөнийг мэдмээр байна. Надаас ямар нэг мэдээлэл авна гэж битгий найд. Би чамтай ийм зөөлөн хацгасгүй байж
Чи миний хуруу хэрхэн хүн идгээд алдгийг харсан. Би чамайг амар тайван өгөхгүй. Чи юу хүсээд байна? Нирваны хуруу, цэцгэн элдний нирваны хуруу, намайг өхүүлээч. Нэг цагийн дараа за үргэлжлүүлцгээе. Би хэлье. Би чамд бүгдийг нь хэлье. Би бол хан гүрний хамгийн нууцлаг алуурчдын байгууллага болох цус цорогч бүлгмийн гишүүд. Цус цорогч бүлгмийн удирдагч маш нууцлаг. Тэр үргэлж өөрийн бүлгмийн ардаас нь удирдаг хүмүүс түүний настан Жоо гэж дууддаг. Тэр бол Тэнгэрийн өмнөх шатны 9-р төвшөнд агуу мастер. Түүний олон Тэнгэрийн шатны мөнх болгоос ердөө нэг алхмын зайтай гэдэг. Цус цорогч бүлгмийн алуурчдын Тэнгэрийн хүч, газрын хүч, салхины хүч, аянгийн хүч гэсэн 4 түвшинтэй ангилдаг. Тэнгэрийн хүчийн алуурчид нь Тэнгэрийн өмнөх шатны өндөр түвшинд байдаг. Газрын түвшний алуурчид нь Тэнгэрийн дараах шатны 7-оос 9-р түвшинд байдаг. Салхины хүчний алуурчид нь Тэнгэрийн дараах шатны 5-р түвшинд байдаг. Аянгийн хүчний алуурчид нь Тэнгэрийн дараах шатны 3-р түвшинд байдаг. Газар, тэнгэр, газар, салхи, аянга. Энэ хүн бол салхи 12. Тэр Тэнгэрийн дараах шатны 5-р түвшинд байдаг. Цус цорогч бүлгмийн Жанлын хот дахь салбарын тэргүүн жаргалын сүмийн захиалгыг хүлээн авсан тэд Мочин бүлгмийн том толгойг алахыг хүссэн. Намайг алах нь зүгээр л дагалдах даалгавар. Тэгэхээр жаргалын сүм Мочин бүлгэм рүү довтлох гэж байгаа хэрэггүй. Мочин бүлгэм одоо дотоод өмнө самуунтай байгаа. Хүмүүс бүлгмийн асуудлаар хуваагдсан. Их насд үүнтэй ямар нэгэн холбоотой эсэхийг би сайн мэдэхгүй байна. Бүлгмийн удирдагч эдгэрсэн ч нөхцөл байдал маш хүнд хэвээр байна. Хоёр талын хүч тэнцвэргүй байна. Мочин бүлгэм далигдах нь гарцаагүй. Чи зүгээр л зогтчих уу эсвэл цэрнээс өмнө босч очоо бүлгмийн удирдагчид мэдэгдэх үү? Чи яагаад баяр тэнгэрлэг чөтгөрүүд 5 дахин төөрнө гэж хашгирсан юм. Энэ ураа ямар утгатай юм? Тэгээд тэр дэлбэрээд байсан чинь яг юу юм? Маш хачин юм. Энэ бол Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлаг. Цусан шунагчд бүлгмийн өрмөц тулгааны урлаг юм. Энэ яг л Тэнгэрийн чөтгөрүүдийн зардал шиг хүний бүх боломжийг нээхэд тусалдаг. Цусан шунагчд бүлгмийн алуурчид өөр газараас ирдэг бөгөөд бидний өдөр тутмын амьдралд зам нийлдэггүй. Дээрээс нь бид байнгын аюул дунд амьдардаг. Тиймээс алуурчид солигдох нь их. Алуурчид ихэвчлэн бие биенээ таньдаггүй. Гэхдээ бид алуурчид нэгэн Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлагийг сурчвал бие биенээ мэдэрч таньж чаддаг болдог. Ингэснээр ямар ч тагнуул бидэнтэй холдож чадахгүй байж чиний хийснээр үүнийг сурсан хэн ч цусан шунагчдын бүлгэмд алуурчин болж элсэж чадна гэсэн үг үү? Тийм ээ, зөв. Чиний хамтрагч яагаад дэлбэрсэн юм? Яагаад гэвэл тэр үүндээ сайн байгаагүй. Эцэст нь тэр өөрийгөө хянаж чадаагүй юм. Тийм болохоор л тэр дэлбэрсэн. Хэрэв би түүний оронд байсан бол зүгээр л хүнд бэртэх байсан. Үнэн гэж үү? Тийм ээ, намайг хар л да. Би чамайг хуурах зүрхэгүй. Би энэ планы урлагийг сурмаар байна. Надад зайгаад өг. За би чамд гялт зайгаад өгье. Шүн. Ингээд боллоо юу? Гэтэ би ханаагүй л байна. Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлагийн талаар миний мэдэх нь энэ л байна. Годлиг минь чи үнийг хэлсэнгүй. Энэ бүрэн биш, тийм үү? Чадварын амжилттай бүтлэж чадварын нэр Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлаг дутуу. Чадварын тайлбар энэ бол нууцлал планы урлагийн нэг хэсэг юм. Энэ нь таны бүх боломжийг сэргээг дайсантайгаа хамт өгөхөд хүргэдэг. Тодорхой хүрээнд үүнийг сурсан бясалгачлалын мэдэрч өөрөөсөө доогуур түвшний бясалгачлалыг удирдан дэлбэрүүлж чадна. Энэ бол хамгийн үндсэн чадвар юм. Одоогийн түвшин эхлээгүй. Чиний зөв Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлаг 4 түвшинтэй зөвхөн цусан шунагчдын бүлгэнд удирдагч нь л түүний хамгийн дээд түвшнийг мэддэг. Тийм чамд заасан зүйл бол салхины хүчинд зориулагдсан. Энэ бол миний өмнө сурсан зүйл. Салхины хүч би тэгж бодохгүй л байна. Энэ аянгийн хүчинд зориулагдсан биш гэж үү? Над итгэлдээ би худлаа хэлээгүй. Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлаг зөвхөн хүмүүсийн бусдыг мэдрэхэд тусалдаг зогсохгүй. Дээд хүн доод хүнээ удирдах хэрэгсэл болгон ашиглаж болдог. Тодорхой зай дээд хүн доод хүнээ удирдах дэлбэрч чадна. 4 түвшин Тэнгэрийн хүч, газрын салхины хүч, аянгийн хүч тус бүр зориулагдсан алуурчны түвшин өндөр байх тусам түүний Тэнгэрийн чөтгөрүүдийн цэнгэлийн урлаг нь илүү төгс болдог. Тийм ээ, иймээс өндөр түвшний алуурчин доод түвшний алуурчны удирдах чадвар. Чиний надад заасан зүйл бол аянгийн хүчинд зориулагдсан, харин чи өөрөө салхины хүчинд зориулагдсаныг нь сурсан. Ингэснээр чи намайг үүнийг эзэмшгүй
удирдах чадна гэж миний зөв. Үгүй чи яаж үүнийг мэдсэн юм бэ? Гэхдээ чамд тийм боломж олдохгүй байх гэж би айж байна. Чи намайг буруугаар ойлгочлоо. Чамд боломж байсан гэхдээ чи намайг өргөтгийг орууллаа. Тонил. Үгүй. Хэрвээ системийн санал болгосон ур чадварын тайлбар байгааг бол би хууртагдах байлаа. Онолын хувьд хэрэг би тэнгэрлэг шүтэн цэнгэрлэгийн урлагийг бясалгал нэмэлт түвшинд хүргэж чадвал би цусны төсөл бүлгийн захирч чадна. Тэгвэл би асуудлыг амархан шийдэж чадна. Гэхдээ надад байгаа зүйл бол зөвхөн түүний нэг хэсэг. Систем сайжруулах функц үүнийг гүйцэд хүрэлцэхгүй байж магадгүй. Энэ бол хоёр эртний ээлж. Би болгоомжтой байх ёстой. Хэрвээ би гүйцэд планы урлагийг нэмэлт түвшинд хүрч чадахгүй бол бусдад удирдуулна. Тиймээс хамгийн сайн арга бол жижиг ертөнцид бэлтгэх. Хэрвээ би бүтлгүүтвэл би жижиг ертөнцид даалгавраас татгалзаж жижиг ертөнцөөс олж авсан планы урлагаа буцааж авахгүй. Хэрвээ би амжилтанд хүрвэл би үзэсгэлэн бүлгэмүүдч гайхалтай солиот буудлагын үзүүлбэрийг бэлэглэнэ. Коншон ертөнцид планы дайчин болон планы урлагаас бүрддэг. Эдгээр планы дайчин олон янзын бүлгэн байгуулж хоорондоо план хийдэг. Тэд эмх замбраагүй ертөнцид цорын ганц дэг журмыг тогтоодог. Тэд зарим нь шаргуу хөдөлмөр, зарим нь авиа чадвар, зарим нь гэр бүлийн хөрөнгөөр хөрчрөх болжээ. Гэвч тэдний зарим нь аз завшаанаар хүчрэх болсон. Шэянд эгэл жирийн нийгэм байсан ба самсаргүйгээс сансраас нэгэн чулд нууцлыг хашуулжээ. Уг хаш нь янз бүрэн бус планы урлагийг дуурайлгаж ижил төстэй планы урлагуудыг нэгтгэж чадж байв. Энэ бол мянган планы урлагийн ертөнцийн ариун нанд нь олдвор байлаа. Түүний ачаар Шэян энэ ертөнцийн цөөхөн агуу мастерууд нэг болж чадсан юм. Тэр олон хүчтэй планы дайчныг дэмжлэгийг авсан тул тай чи бүлгэмийн үүсгэн байгуулж дэлхийн шилдэг 5 бүлгэмийн нэг болгож хөгжүүлжээ. Шати чам чи миний тангагч дүү. Би чамайг бүлгэмийн дэд удирдагч болгомоор байна. Тай чи бүлгэмд зөвхөн миний дараа орно. Түүнчлэн тэр планы ертөнцид номер 1 гоо үзэсгэлэн болох Хуа Нёнүнтэй гэрлэжээ. Дүүгийнхэн тусламж эхнэрийнхээ хааны бараатад тэрээр гайхалтай амьдарч байлаа. Сарны дорох цэцгээс намайг үзлэндээ гээч би үлдсэн насаа зөвхөн чамтайгаар өнгөрүүлэхийг хүсэж байна. Шэян өдрийг хүртэл ингэж бодсоо гэж тэр өдөр цайнд хор байна. Нёню яагаад чи намайг чи андуурч байна. Чамайг алахыг хүсэж байгаа хүн ганцхан тэр биш. Би ч бас. Би та хоёрт хамгийн их итгэдэг байсан. Яагаад та хоёр ийм зүйл хийсэн юм? Яагаад гэнэ тэгэхэд хоногийн өмнө түүнтэй унтсныхаа дараа юу гэж хэлснээ санаж байна уу? Хайрт минь чи энэ хашийг үргэл зүүх юм. Энэ чиний хуучин найз охины хайрын бэлэг тэмдэг үү? Чи дэндүү гүнзгий бодож байна. Миний хувьд зөвхөн чи л бая. Энэ хаш бол ариун эд. Энэ надад бясалгах тусалдаг юм. Энэ байхгүй бол би ийм хүчийг болж чадахгүй. Шэян хизээч өөрийнхөө бодлыг үнийг бүү харуул. Чи ийм чухал зүйлийг хэнд ч хэлэх ёсгүй байсан юм. Одоо энэ минийх. Чи тай бүлгэмийн дөнгөж шидэт 5 бүлгэмийн нэг болгосон ийм ариун эдэд дэмий өргөж яаж зүрхлэх вэ? Тай чи бүлгэм дэлхийн номер 1 бүлгэн байх ёстой. Шэян чиний суудлаа тавьж өгөх цаг болсон. Чиний шав эхнэр хүч чадал эд баялаг бүгд минийх. Би чамаас бүх зүйлийг чинь булааж авахулна. Тэр шөнийн дараа Лон Шатён Шэян гинти өвчнөд нас барсан бөгөөд өөрөө тай чи бүлгэмийн удирдагч болно гэж зарлав. Шэян хүчтэй хорны улмаас бясалгалын цороо алдаж бүх зүйлсээ салжээ. Гэвч Лон Шатён Шэяг алалгүй. Харин түүнийг гяндан тойж хамлаж байв. Тэр ердөө Шэяны дэлхийн бүх хамгаалтын планы урлагийн давуу талыг шингээж бүтээсэн тай чигийн ойлгох зэнийг сурахыг хүссэн юм. Чи намайг энд насан туршдаа хорсон ч би чамд планы урлагийн бүрэн ихээр нь хэлэхгүй. Чиний тай чигийн ойлгох зэх дэлхийн бүх хамгаалах планы урлагийг нэгтгэсэн.
Энэ үнэхээр гайхалтай гэдээ би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Шаян чи Гяндад 5 жил хоригдлоо. Намайг зөвхөн Тячигийн ойлгох эзэний төлөө ингэсэн гэж бодож байна уу? Би хааш ажиллана түүнээс илүү тулааны урлаг бүтээсэн үүний ертөнцийн алтан бие гэдэг бөгөөд энэ дэлхийн бүх хамгаалтын урлагийн мөн чанарыг шингээсэн юм. Хэдийгээр энэ Тайчигийн ойлгох зэн шиг товтлогоог ойлгож чадахгүй ч дайснуудынхаа дотоод хүчийг шингээж хамгаалтаа өгчүүлдэг. Тиймээс миний дотоод хүч одоо шахагдашгүй болсон. Би хагас сарын өмнө Хон Тонтиан хүртэл алсан. Тячигийн ойлгох зэн надад хэрэггүй. Боломжгүй юм. Чи надад итгэхгүй байна уу? Ойл ямар ч Хон Тонтиан бол дэлхийн 5 шилдэг тэргүүн шүү дээ. Түүний дэлхийн номер 1 планч гэдэг би чи оргил үедээ түүнтэй тулцсан бол 100 мэхэнд лалагдах байсан. За энэ бүхэн чиний болон чиний дагалдагчдын гавьяа юм да. Илд. Энэ бол чөтгөр ариусгагч илд. Энэ бол хэлийн чанаас ирсэн ховор эрдэнэ хамгаалтын бамбайг устгах зориулттай. Гэхдээ үүнийг илэрхийлэхийн тулд хэдэн 10,000 хүний цус хэрэгтэй. Энэ үрдэн чинийх байсан ч чи тусаад тижээхэд хэтэрхий зөөлөн сэтгэлтэй байсан чамаас өөр би бүлгэм доторх бүх дагагчдыг чинь алсан болдоо. Одоо Тайчи бүлэн зөвхөн миний гар хөрөл болгосод л үлдсэн. Лан Шатан чи яаж зүрхлэв? Тэгээд яагав? Төвгөөс зогсохгүй би чамайг ч бас ална. Чи одоо надад юу ч хийж чадахгүй. Хайр тангарагт ах минь. Лом болгоомжтой цусыг нь өөр дээрээ үсгэчихсэн. Би цусны үнэст хамгийн дургүй. Хва Нонью чи муу чи яаж миний өмнө гарч ир зүрхлэв? Би чамд сайн ханддаг байсан. Гэтэл чи яагаад надаас урвсан юм? Ямар тэнэг юм бэ? Чи үнэхээр гиний юм бодоод үз. Түүний чамд хэн танилцуулсан бэлээ? Нонью энэ бол Шаян. Энэ бол миний чамд ярьж байсан планет ачаа. Ян энэ миний найз түүнийг Хва Нонью гэдэг планет ертөнцийн номер 1 гоо үзэсгэлэн. Чи миний тангарах дүү болж надад туслахаа амласан. Харин тэр намайг биширч хайрладаг гэж хэлсэн ийм л учиртай байж. Би та хоёрыг заавал ална да. Нонью түүний хардаг тэр яг нохоо шиг харагдахгүй байна уу? Болтой олоон тэгж битгий хэл. Ямар ч тач тэр миний нэр төдийн нөхөр шүү дээ. Тэгвэл дахиад нэг удаа араа нь тавья. Чи намайг одоо хүсэж байна гэж үү? Яагаад заавал түүний нүдэн дээр гэж чи үнэхээр сахилгагүй юм аа. Тэр ухаан алчгаж ямар ачаагүй юм бэ? Леон түүний байдлыг эргүүлэх ямар ч боломж бүүг. Чи түүнийг хизээ алах юм бэ? Тулааны канцлерийн сонгуульд сарын дараа болон тэмцээн 5 хуруу ууланд болно. Би ертөнцийн алтан биеийг эзэмсэн. Би тулааны ертөнцийг захирахыг тэсэн эдэн хүлээж байна. Бусад 5 шилдгийг яаж тулааны канцлер болсныхан дараа би түүнийг тамийн ёроолд илгээнэ. Хөөхөдөө би мэдж байна. Чи зүгээр л түүний өмнө өөрийгөө гайхуулахыг хүсэж байгаа. Би түүний доор удаан хугацааны турш байсныг чи мэднэ үстэй. Би үүнийг төвчж чадахгүй. Санамсруу ертөнцийн хайлт дуслаа илэрсэн Куншин ертөнцийн шилжилт ороход 50 үүслийн оноо шаардлагатай. 50 үүслийн оноог хаслаа шилжиж эхэллээ. Куншин ертөнцийн Тайчи мөрдөж Шаян сүнс сожигдож дууслаа. Юу болоод байна? Би яагаад гинжлүүлсэн юм бэ? Ой санамж оруулаа. Түүний хашийг авч карьерийг нь дундаас нь буулгаж дээрээс нь эхнэр нүдэн дээр нь нөгөө юм хийсэн. Хөөхөж Шаян. Бүлгэмөдөгч Шаян. Би таныг амраах цаг болжээ. Хэлээч. Танд таалагдж байна уу? Өвдөж байгааг надад таамаглал орилооч. Намайг яагаад шоронгийн хуйг байхыг зөвшөөрсөн гэж бодож байна вэ? Энэ надад үнэхээр залхуутай ажил шүү дээ. Гэхдээ би зүгээр л тань шиг томчуудыг миний ташуурдаар өвдөж олж явахыг харах дуртай. Чөтгөр гэж би энэ гаж донтог мартчихаж өмнөх хуйг нь ийм байгаагүй Лан Шатан түүнийг ийшээ явуулсан.
үнэхээр хөгжилтэй байгаа биз дээ. Дахиад зодвол би бүдүүлэг зан гаргана шүү. Нирваны хуруу. Бүлгэмд жишээ ийм зүрүүд байхаа бол би чамайг уулын дотоод хүчээр зодоог гэтэл чи өөрийгөө л үүнийг хүссэн болохоор би туслая. Могоо хаздаг ташуурыг ав. Тэ чигийн ойлгох зэн буцааж ойлгох. Чи үнэхээр хичээл хэрэг энэ анхны шаян байсан бол тэр алагдах байлаа. Хамсалтай юм. Та чигийн ойлгохын зэн үргэлж өршөөлгүй байдаг. Энэ чиний бүх хүчийг өөр л хүчинд буцаачлаа. Дээрээс миний үндэсний сүнсгийг цолтой нийлээд түүний хамгаалах чадвар 2 дахин нэмэгдлээ. Энэ чамайг гарцаагүй алах болно. Тэг анхны шаян хүчтэй байж та чигийн ойлголтыг зэн бараг тэнгэрийн хаалганы хамгаалагчтай дүүрч хөөц юм шиг байна. Алив харцаа системээс хамбар. Одоогийн мясгалын түвшин тэнгэрийн дараах шат 3 дугаар түвшин үлдсэн үсэл оноо 3. Эзэн сууч чадвар та чигийн ойлголтын одоогийн түвшин левел 6 нэмэлт түвшин. Одоогийн нөлөө энэ янгийн хуйлд үндэслэн дайсны хүчийг шигдлийг уужиж өөрсдийг нь аргаар хариуг нь барьдаг. Нэмэлт түвшинд хүчийг дайсан руу буцаан олгоно. Ойлголтын хувьд хэмжээ нь хүчний чадлаас хамаарч өөрчлөгдөн хамгийн өндөр нь 100%, хамгийн бага нь 30%. Эзэмсэн ур чадвар нирваны ургуулгын түвшин левел 3. Одоогийн улаан түвшин ертөнцид бүх гэмтэл өвчтөд эдгэж хүмүүсийн оргил үеийн бүрэн сэргэж чадна. Дуунд болон дээд түвшин ертөнцид нөлөө сулрна. Эзэмсэн чадвар цэцэн элдний ур одоогийн түвшин левел 3. Та сүнсээр аялж байгаа тул энд ашиглахыг хориглоно. Тэгэхээр би энд аль хэдийн тэнгэрийн дах шатны 3 дугаар түвшинд хүрсэн хэрэггүй. Дээрээс нь анхны шаяантай чигийн ойлгож зэнийг нэмэлт түвшинд хүртэл бясалгасан байх нь түүнийх нь ойрхож байсан гэдэгт гайхах зүйл алга. Миний бодлоор нэмэлт түвшний тай чигийн ойлголтын болон нэмэлт түвшний тэнгэрийн хаалганы хамгаалагчд хоёр бараг ижил хүчтэй байх. Нэг нь ойлгох, нөгөө нь хамгаалах тал дээр мэргэсэн тэд энэ тэнцүү юм. Энд ирэхийн тулд надаас 50 үслэм засварлыг бодоход гайх зүйл алга. Энэ бол доод түвшний тулааны ертөнц биш юм байна. Надад хийх чухал зүйл байгаа шүү дээ. Тийм ээ, болохоор л би энд ирсэн. Хуягаас бусад хүн гяндан руу ирэхгүй. Хинч надад саадуулахгүй. Би юм чинь би энэ цагийг ашиглаад тэнгэрлэг чөтгөрүүдийн баярт урлагийг дадлагжуулах хэрэгтэй. 6 цагийн дараа. Ямар хачирхалтай юм бэ? Энэ чинь бясалгалын чадвар болон ки зөөх чадварыг нэгтгэсэн байна. Миний олж авсан зүйл бол дотоод хүч биш, харин нэгэн төрлийн нөөцлөг хүч байна. Миний бүх эсцэд цэвэрлэгдсэн мэт санагдаж байна. Тэгээд энэ цэвэрлэгээ буцалтгүй. Чадвар эзэмшлээ тэнгэрийн чөтгөрүүдийн баяр дурлаг. Одоогийн түвшин тэг гүйцэд бус таны тулааны урлаг гүйцэд гүйцэд бус тул одоогоос сайжруулах боломжгүй. Одоогийн үр нөлөө тэнгэрлэг чөтгөрийн бий бүлдэж эхлэхэд би таны чадамж бага зэрэг нэмэгдэнэ. Бусад тэнгэрлэг чөтгөрийн биетэй хүмүүс таныг мэдрэх боломжтой ба танаас илүү хүчирхэн таныг дэлбэлж чадна. Тэгэхээр би систем байсан ч үүнийг сайжруулж чадахгүй гэсэн үг. Миний хүч чадах хамгийн дээр түвшин зүгээр тэгдүгээр түвшин гэж үүний устгах арга алга. Азар би одоо жижиг ертөнцид байна. Хэрэв энд эндэх даалгавар орхиод үндсэн ертөнц рүү хоосон буцвал тэнгэрлэг цэнгэлийн урлагт ямар ч ялгаа гарахгүй. Гэхдээ хэрэв би үүнийг үндсэн ертөнцид дадалжуулбал бусдад ашиглуулж мэдэх юм. Өөр арга олж болох юм. Би эндэх даалгавар орхиод шууд буцах нь зөв гэж бодохгүй байна. Ямар ч байсан надад энэ ертөнцид хаш байгаа. Энэ хаш надад тулааны урлаг заавар загварчлахад туслаж чадна. Хэдий энэ үлдсэн ертөнцийн тулааны урлаг дээр үйлчлэх хэсгийг мэдэхгүй ч гэлээ олдоод үзэх хэрэгтэй. Ямар ч байсан энэ бол миний сүүлчийн найдвар. Хаш нэг тулааны урлагийг загварчлахад бараг хагас сар шаардлагадаг гэж би санаж байна. Надад энэ ертөнцийн даалгаврын талаар мэддэггүй л байна. Хэрэв надад тэдгээрийн туусгах хангалттай цаг байхгүй бол би үндсэн ертөнц рүү хоосон буцаас аргагүй болно. Энэ үнэхээр бухимдмаар юм. Дашин дэлгэд систем яг надад даалгавар нийлгээхгүй байна. Энэ ертөнц чөлөөтэй аялж болох юм уу? Ертөнцийн шалгалт дуслаад системийн хилтерхий олдлоо аль бол хурдан очиж цуглуулах систем шинэ бүгцийг идэвхжүүл даалгавар ачааллаж байна. Нэг сарын дотор анхны шаяаныг өшөөг ав. Илүү шатион болон хва нонюг ал хашийг буцааж ав. Системийн пунктуудыг гүйцээ. Энэ даалгавар дууссан дараа та энэ ертөнцөөс олж авсан бүх хүчтэйг боссон. Эс бөгөөс юу ч олж авахгүй.
систем функцийг гүйцэх ойлгох хаш системийг илэрхийлэх юм байна. Хашиг шингээсэн дараа систем ямар функцтэй болохыг гайхаж байна. Систем өөрөө планы урилга загварчилж нэгтгэж чадах болов. Сайн байна. Надад эндэгч даалгаврыг биелүүлэхээс өөр сонголт алга. Эхлээд эндээс гарах хэрэгтэй. Би бүрэн идгэж үндэсний сүнс солтой болсон. Миний хүч эд үеийн анхны шээнаас ч илүү. Лю Шатян хүчээр надтай тэнцэхгүй. Гэхдээ тэр үргэлж чөтгөрийн ариусгах жилдийг авч явдаг. Тэр эрт хамгаалтын бамбайг дайсанд би үндэсний сүнсийг солтой байсан ч тэвсүүлж чадахгүй байх. Тай чийг нь ойлгон зэнийг сул тал нь саа тулгархад хүчийг нь буцааж чаддаггүй доршино. Газар би нирваны ураг ажиллаж чадах тул түүний хүчийг өөр рүү нь буцаахын тулд бараг 20 удаа тулдаж чадна. Одоо даалгавар дуусах цаг биш. Гэхдээ би Лун Шатянг бага зэрэг төвөг учруулж чадна. Тай чи бүлэм нь гяндан 18 давхартай түүний анхны шэян барьсан юм. Дотор нь олон чөтгөрийн мастууд хордог. Тэр тэднийг замаа засаж нэг л өдөр гянлангаас гарч ирэн дэлхийд тус болно гэж найдаж байсан. Гэвч тэр тангах дүүдэд түүний 18 дугаар давхарт хоригдно гэж хэзээ ч мэдээгүй. Дугаар давхарт Ван Дин гэх хорон санаат ир хоригдыг би санаж байна. Эд үедээ тэр хүчээрээ анхны шэянтай бараг тэнцүү байсан. Түүний яригдчих чөтгөрийн биетэй чийг нь буцааж зингээс дутахгүй. Анхны шэян Лу Шатянтай хамт түүнийг ялахын тулд бүтэн өдөршин зарцуулсан. Тэр цагаас хойш түүнийг гяндангийн 17 дугаар давхарт хорьсон. Одоо би 10 дингийн ашиглан Лут Шатянг бэлэн авъя. Ван Дин уулзаагүй уджээ. Шэян, чи намайг дормжлохоор ирээ юу? Үгүй би чамайг аврахаар ирлээ. Хөх миний шарах миний хүч. Би бараг идэгчлээ. Чи Лун Шатяныг хамт 5 жилийн өмнө намайг гяндан хийсэн. Яагаад өнөөдөр намайг сулсан юм? Чи яагаад ийм хачин өвдөлцсөн юм бэ? Ван Дин чи харанхуй гяндан удаан хугацаанд хоригдсон. Гадаа эрс өөрчлөгдсөн. Чамайг энд ирсний дараахан Лю Шатян Хуа юунууд намайг гүтгсэн. Би планы урилгаа алдарч тамлуулсан. Би өнөөдөр л ирэх чөлөөтэй. Үнэхээр үү? Би чамаас уучлалт гуйхаар ирлээ. Гуй надтай хамт гяндангийн бүх хүмүүсийг суллаач. Тай чи бүлгэмд бослого гаргаж Лун Шатяныг алцгаая. Гэхдээ энд хоригдож байгаа хүмүүс бүгд хариг сэрцгээчүүд. Тэдний тай чи бүлгмийг сүйтгэж шавь нарыг чинь алахыг харж тавьчих чадах уу? Лун Шатян сүүлийн 5 жилд миний шавь нарыг өссөн зөвхөн түүний гар хөл болгосод л үлдсэн. Одоо байгаа шавь нар зүгээр л муу санаатай хүмүүс. Одоо тай чи бүлэм чөтгөрийнх болсон. Надад энэ хэрэггүй. Болж байна. Хэдийгээр чи намайг энэ нэг удаа гянданд хийсэн чи надтай хүндлэг харьцаж байна. Өнөөдөр намайг аварлаа. Хуучин тооцоогоо дуусгах цаг болж хамтдаа Лу Шатяныг алцгаая. Шэян үргэлж илдэг. Өөрөөр хэлбэл тэр тэнэг түүний тусламжтайгаар чи бүлэм сүйтгэсний дараа би түүнийг ална. Ноён Ван ойлгосонд танд баярлалаа. Би таныг үнэхээр биширч байна. Би эхлээд Ван Дингээр Лу Шатяны хүчийг шалгуулах хэрэгтэй. Би нирваны хуруугаар хоригдлуудын хүчийг сэргээс энд надаас их энерги цаг хугацаа шаардаагүй. Гэхдээ энэ Лун Шатяны том асуудал оруулж мэдхээр байв. Би тэднийг бүгд чигт зугтаж замдаа миний нэрийг түгээхийг хүссэн. Би тэдний тай чи бүлмийн хуучин үддэг шэян оргосон бөгөөд өөрөөс нь урвсан Лу Шатянаас өшөөгөө авна гэдгийг бусдад хэлхийг хүссэн юм. Гэхдээ тэдний зарим нь Ван Дингийн удирдлагын доор тай чи бүлмийг устгаж Лун Шатяныг алахаар шийдсэн. Лун Шатян хаана байна? Би одоо чөлөөтэй гараад ир. Би чамайг ална. Новш гэж хэрвээ бүлгэмүүдч гараагүй байсан бол түүнийг ийм ихэмцэг байхыг зөвшөөрөхгүй байсан юм. Бүлгэмүүдч иргэн ирлээ. Ван Дин чи яаж гяндангаас оргож чадваа? Чи өөрийгөө сүүл түрхэхээ чи яаж мэднэ? Миний өмнө гарч зөвхлөв тонил. Хаага чи яг цагаа олж ирлээ. Чөтгөрийн дөлөн цохилтын хүлээн ав. Түгээмэл алтан бий. Энэ чинь юу вэ? Ван Дин чамайг гяндан байх хойгоор олон жил болсон. Би хуучин шигээ
биш болсондоо одоо тонил ялагдашгүй чөтгөрийн бий байж боломгүй. Чи яаж миний ялагдашгүй чөтгөрийн биеийг ийм амархан сүйтгэж чадваа? Шэян түүний илд маш хачим. Надтай хамт түүнтэй тулд Шэян тэр энэрэнгүй шударга нэгэн байгаагүй лөө. Тэр яаж намайг хуурч ганцаарыг минь орхиж чадваа? Шэян чи яаж намайг өрхөндөө оруулж зөрчлөв? Шэян би тэднийг гяндан руу явуулахдаа планы урлагийг устгасан. Тэд яаж сэргсэн юм бол энэ Шэянаас янаас болсон юм болов? Түүнд хашнаас гадна өөр эрдэнэс байгаа юм болов? Хамгаалагчдаа надад алах тушаал бүчиж өг. Би Шэяныг алах ёстой. Миний тушаалыг дэлхийн өнцөг бүрт түгэй. Азар би Ван Динээр олон шатионыг цугд шалгуулсан. Илт түүний төр цэвэрлүүлэлтийн илт хэтэрхий хүчтэй байна. Би одоогийн хүчээр түүнийг алж чадахгүй. Та нар түүнтэй өрсөлдөж чадахгүй. Түүний олсон ч яаран дүгнэлт хийж болохгүй. Би 5 хуруут уулан дээр сонгуулийн дараа түүнийг аргална. 5 хуруут уулан дээр сонгуул болон дэлхийн хамгийн том планы чуулган Лон Шитэн планы ертөнцид бүхэл захирахыг тулд ялагч болохыг хүсэж байгаа бололтой. Тэр жинхэнэ Шэяныг хаш эхнэрийг авсан. Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй. Би хаа нэгэн газар бясалгалаа дээшлэх хэрэгтэй. Би сонгуулийн өдөр жинхэнэ Шэяны өшөөг авна. Би даалгавраа дуусгахыг зэрэгцээ үүслээ авч чадна. Хэд хоногийн дараа. Ноёншэ та өнгөрсөн удаа Люад шүлэг бичиж өгсөн. Өнөөдөр надад нэг бичиж өгч болох эсвэл би гуниглах болно шүү. Ноёншэ таны хөгжмийн талаар их зүйл мэддэг гэж би бодоогүй. Би Лим сайн тоглодог. Та сонсохыг хүсэж байна уу? Сонсож байна. Ноёншэ та шөнө бүр ганцаараа унтдаг. Та ганцаардаж байна. Бид хизээч биеэ үнэлж байгаагүй. Гэхдээ хэрэв та хүсвэл бид бэлэн байна. Атархал 001 Жагов Ли Жин Вэр Жоншан тайвшир огтой. Та надад дэндүү олон байна. Үүслээ шүтэн бишрэл Лё Хончлин Хуан Вэ хараад чи яагаад түүний тойроод ийм олон хөрөнгө өгөхөд байгаа юм? Тэгээд яагаад бид царай муутай охидтой хонох ёстой гэж тэр хэм бэ? Яагаад бүх хөрөнгө охид түүнд дуртай байдаг юм бэ? Ноёншэ Мё бол онцгой авьяастай. Тэр шүлэг хөгжим зохиож чаддаг. Тийм ээ түүнээс гадна тэр бүжиг дэглэх нөгөө бодох урлагт гаргуу цэцэг давсрын бизнес түүний ачаад хэд дахин өснө. Тэр одоо хотын бүх эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу болсон. Хараад ямар мундаг залуу вэ? Галзуу юм аа. Болсон ажилдаа орцгоо. Та нар явж болно. Бидэнд хэрэггүй. Тайчи бүлмийн хуучин үдээдэг Шэян гяндангаас оргож тэнд байсан бүх хорон муу хүмүүсийг судалсан гэж би сонссон. Тэд Тайчи бүлгэмд аимшигтай өмнө дэгдээсэн ч Шэян алга болсон босод хорон муу хүмүүсийн бүгдийг нь дарсан. Лон Шитэн Тайчи бүлгэм удирдаж эхэлснээс хойш бүх шударга шавь нар алагдах эсвэл цөхөрөхөд орж хөөгцөн үлдсэн хэдэн сайн юмд хүрэхгүй. Тэднийг бие биенээ алахыг харцгаар. Харамсалтай нь хорон муу хүмүүсийн Лон Шитэныг олж чадаагүй. Тэр хэтэрхий хүчтэй. Тэр бүр 5 шилдийн нэг хон тонжооныг ялсан. Одоо энэ эрдэмтэд хэн ч түүнтэй өрсөлдөж чадахгүй.